За та бүхэнд гадаадд байгаа одоо төлөөлөгчийн газруудын хөрөнгийг одоо цахим систем ашиглан хэрхэн тоолох талаар товч сургалт хийе. За сургалт эхлэхийн өмнө одоо нэг тулгалтын файл гэдэг Excel-ийн файлуудыг одоо бүгдэнд тарааж өгсөн байгаа. За тэр тулгалтын файл маань болохтойгоо зэрэг одоо Түбах гэсэн одоо манай хэлтсийн групп чатан дээр бол дипломат төлөөлөгчийн газар zip гэсэн ийм файл байгаа. Энэ файл дээр бол бүх 49 төлөөлөгчийн газрын яг тус бүрийн одоо баланс тайл нь болон хөрөнгийн мэдээлэл нь энэ дотор байж байгаа. За энэ мэдээлэл дээр тулгуурлаад энэ тулгалтын энэ Excel файлыг үүсгэсэн байгаа. За энэ Excel-ийн файл хоёр дээр бол бүх одоо төлөөлөгчийн газрын хөрөнгүүдийг одоо тулгаад энэ файлын дагуу шинэ систем мэдээллийг нь бүрэн оруулсан байгаа. За шинэ систем дээр энэ мэдээллүүдийг бас давхар одоо Able Group чатынхаа Түбах 2024 гэсэн групп дээр бас ингээд zip файлаар оруулсан байгаа. Эндээс та бүхэн татаж аваад одоо ашиглах бол амархан байх байхаа гэж бодож байна. За тооллого байгууллага дээр эхлэхдээ портал сайтны нэвтрэх гэдэг баруун дээд болон цонх байгаа. За нэвтрэх цонхон дээр дарагтайгаа зэрэг байгууллагын систем, хяналтын систем гэсэн хоёр хэсэг байгаа гэсэн. За байгууллагын систем гэдгээр орохдогоо зэрэг одоо тухайн байгууллагад төлөөлөгчийн газар болгонд одоо нэвтрэх нэр нууц үг үүсгэсэн байгаа. За энэ нэвтрэх нэр нууц үгээр нь одоо системдээ бол нэвтэрч орно. За би жишээ болгоод Анкараг сонгож харуулъя. За Ankara@gov.cgmn гэсэн нэвтрэх нэртэй нууц үг нь байж байна. За ингээд нэвтрээд ороход Анкарагийн одоо элчин сайдын яамны одоо салбарын програм руу ингээд нэвтэрч орж байгаамаа. За програм нэгдэх үед бол энэ програм дээр бол зөвхөн нөгөө админ эрхтэй одоо Анкарагийн салбарын админ эрхтэй хүний нэвтрэх эрхэл энд бол харагдаж байгаа. За тэгээд Анкарагийн админ эрхтэй хүний нэр дээрээс одоо яг нөгөө байгууллагын програм дээр тоолгын комисс, өмч хамгаалах байнгын зөвлөл, одоо байгууллагын дарга, няруу нэгтлэн гэд бүх хүмүүсийн эрхийг одоо Анкарагийн салбарын админ эрхтэй хүмүүс салбарынхаа хүмүүст эрхийг нээж өгөх ажлыг бол хамгийн түрүүнд хийнэ гэсэн. За тэгвэл одоо эхлээд тохиргоо гэдэг зэсээр орно. За тохиргоо гэдэг зэсээр орохоос өмнө хөрөнгөхийн дүнг бүрэн зүрэн орсон байна уу юу гэдгийг шалгах хэрэгтэй. За хөрөнгөний дүнг бүрэн зүрэн орсон гэдгийг хөрөнгөний жагсаалт гэдэг зэсээр ороод одоо салбарын байгууллага гэдэг ингээд хөрөнгөний жагсаалт гэдгээр орохдоогоо зэрэг баруун гар талд чинь хөрөнгөний жагсаалтууд нь гараад ирнэ. За хөрөнгөний жагсаалтын хамгийн доод талд нь одоо 3,319,084 гэсэн ийм дүнтэй одоо хөрөнгөний дүн орж ирсэн байна гэсэн. За тэгвэл нөгөө түрүүний Excel файл болох тулгалтын All Require 3 гэсэн энэ файл дээр Анкарагийн дүн 3,319,084,87 гэд тулгалтын файлтайгаа ингээд дүн нь таараа явж байгаа. За ер нь тулгалтын файлыг тайлбарлахад бол энэ тулгалтын файл маань бол ингээд 49 төлөөлөгчийн газрын одоо товчоолсон хөрөнгө талынхын мэдээллийг харуулсан юм тулгалт байгаа. За энэ тулгалтын дээр энэ задгай бүртгэл гэдэг багнын дотор нь болохоор энэ хард байгаа барилга байгууллага тээврийн эрс тавилга төгслийн холбогдох дүнгуудын томьёогоор татаад ингээд задгай бүртгэл дээр оруулаад ирсэн. Зөрөөг нь тулгаад ингээд баланс задгай бүртгэл хоёр ямар ч зөрөөгүй байдлаар ингээд таараа явж байгаа. За ингээд бүх тавилга тоног тээврийн эрсэл ингээд тус бүрээр нь тулгаад зөрөөгөө тааруулаад яг энэ одоо хард талд нь суумын татцсан байгаа энэ дүнгээр одоо хөл дүнгээр тулгаад одоо шинэ систем рүү хөрөнгөний мэдээллийг нь татуулчихсан байгаа. За энэ дээр бол нэг байгууллага дээр зөрөө байгаа. За тэр зөрөө бол Шанхай гэсэн төлөөлөгчийн газар дээр одоо бит бус хөрөнгөний илэгдэл хасах үлдэгдэл өртөгтэй болчихсон. Үлдэх өртөг нь хасах үлдэгдэлтэй болчихсон. Энэ нь яасан бэ гэхээр тухайн байгууллага маань 9276 долларын үнэтэй одоо програм хангамжийг агтлахдаа балансын үнэ нь хасагдаа явцсан, илэгдэл нь програм дээр үлдсэн учраас ингээд хасах 9276 гэсэн ийм юутай байгаа. За энэ үйлдэлээ бол дипломат төлөөлөгчийн газрынхаа өөрсдөө дараачийн баланс дээр залруулах хүчлэлтийг нь хийгээвэ гэдэг зарчим ярьсан учраас энийг нь бол энэ зөрөөтэй чигээр нь үлдээсэн байгаа. За бусдаар бол бүх хөрөнгөний илэгдлийн дүн бол ингээд жигд татагтаа явсан байгаа. За тэгвэл сая хөрөнгө татах явц дунд Астанагийн төлөөлөгчийн газрын хөрөнгө яг 4,584,741 гэдэг дүнгээс арай жоохон зөрүүтэй татагдаж орж ирсэн дээр доторх задаргаа мэдээлэлээс болоод тэр юм уу нэг 2000 орчим долларын
зөрөө бол гарцсан байгаа. За энэ 2000 орчим долларын зөрөөг бол Астанад бол манайхаас балдорж мэрэгжилтэй ажиллаж байгаа учраас харьцангуй туршлагатай учраас бид нар бол тэр Астанагийнхаа хөрөнгийн зөрөө зөрчлийг олж илрүүлээд тэгээ засаж залруулах ажлыг тэнд тухайн одоо салбарын админ эрхэн дээр нь тааруулаарай гэдээ бүх салбарын хөрөнгийг бол хуваарлах ажлыг бол хийгээд явцсан байгаа. За ийм байдлаар бол тохируулж өгсөн байгаа гэсэн үг. За тэгвэл эндээс одоо ингээд тулгалтын үснэгтэн дээрээс яг Анкарагийнхаа маань хөлдөн 3 тэрбум 3,319,084 гэдэг дүн одоо програм дээр 3,319,084 иргэд ингээд хөл дүнгээр нийт хөрөнгийн дүнгээр ингээд гараад ирж байгаа. За ингээд таарч байгаа бол одоо ерөнхийдөө бол танай тухайн салбар дээр 227 нэрийн хөрөнгө байгаа юм байна. Тэгээ 227 нэрийн хөрөнгө нь ийм дүнтэй байна гэдэг нь бол ингээд таарчиж байгаа. За хэрвээ одоо бүр наривчлан шалгая гэх юм бол хөрөнгийн жагсаалт гэдэг за энэ нөгөө бүртгэгч эрх биш болохтойгоо зэрэг хөрөнгийн жагсаалт нь оолороо л харагдаж байгаа юм байна. За бүртгэгч эрхийг нэмээд ирэхээр дансаараа хөрөнгүүд маань харагдах боломжтой болно гэсэн үг. За тэгвэл одоо энэ админ эрх учраас илүү дутуу ямар нэгэн үйлдэл хийхгүй энэ админ эрх маань бол хэрэглэгчдэд эрх нээж өгөх тохиргоо хийх ийм зорилттой эрх учраас одоо энэ Анкарагийн энэ админ эрхийг одоо Анкарагийн салбарын нэгтлэн дээр эрхийг нь олгосон гэж үзэх юм бол тохиргоо гэдэг зэсээр ороод салбарын байгууллага гэдгээр орохоор одоо Анкара Монгол улсаас бүгд найрамдах Турк улсад суугаа элчин сайдын яам гэсэн ийм нэртэй байгууллага дээр ийм эрх байна гэдээ ингээ гараад ирж байгаа. За ингээд эрх маань бол ингээ харагдж байгаа. За тэгвэл энэ ардлын засах гэдэг товчон дээр энэ бол нэгтлэнд нь өгсөн эрх гэж бодъё л да энэ эрхийг. Тэгвэл нэгтлэн дээр маань одоо бол нэмээд бүртгэгч гэдэг эрх байх хэвээр. За нэгтлэн нь өөрөө бас тухайн байгууллага дээр нярвын ажлыг давхар хийдэг бол нярв гэдэг эрхийг нь өгч болно. Эсвэл нярвыг нөгөө ихэнх элчин сайдын төлөөлөгчийн газруудын нярвууд маань дандаа жолооч нь байдаг учраас жолоочийг нь цахим ажлын байраар бүртгэж байгаа нярв гэдэг ажлын байрыг нь жолоочд нь нээгээд өгсөн ч болно. Тэр бол асуудалгүй. За юун ч эхний ээж нь бүртгэгч эрхийг авчи. Дахиад нярв эрхийг авчи. За ингээд хадгалах товчийг дарахад за нууцгийг давтаж оруулна гэж гарч ирж байгаа. За нууцгийг давтаж оруулаад хадгалах товчийг дарахад ингээд мэдээлэл одоо бүртгэгч энэ хүн маань байгууллагын ажилтан гэдэг цахим ажлын байр, салбар байгууллагын админ, бүртгэгч, нярв гэсэн ийм цахим ажлын байртай ийм хүн болж явж байна гэсэн үг. За тэгвэл одоо энэ хүн маань нэг номерт дараагийн 2 дугаарт хийх ёстой ажил бол хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг хүнийг бүртгэж өгөх ёстой. За хүний нөөцийн мэрэгжилтнийг тухайн хүн маань өөрөө хийдэг бол өөр дээр энэ эрхэн дээр хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг эрхийг нэмж авч болно. Эсвэл хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг одоо тэр тухайн одоо төлөөлөгчийн газраас ямар хүн байдгийг тэр хүний регистрийн дугаар холбогдох мэдээллээр нь бүртгээд хадгалах товчийг дарах юм бол бас хүний нөөцийн мэрэгжилтэн бүртгэгдэж болно гэсэн үг. За хүний нөөцийн мэрэгжилтэн бүртгэж bijээж хүний нөөцийн мэрэгжилтэн маань төлөөлөгчийн газарт байгаа бүх ажилчдын бүртгэлийг хийх боломжтой болох системээр дараа нь ажилчдын бүртгэлийг хийцсэний дараагаар тэр ажилчдаа тоолгын комисс томилох, өмч хамгаалах байнгын зөвлөлт томилох, одоо байгууллагын дараагаар томилох, нэрв нэгтлэнгаар томилох энэ ажлуудыг бол хийх боломж маань бол админ эрхэнд үүсэх учраас нэг номерт бол хүний нөөцийн ажилтан маань мэдээлэл оруулах хэрэгтэй. Хоёр дахь хүний нөөцийн мэрэгжилтний оруулж байгаа мэдээлэл дээр байгаа тэр ажилтнуудад маань хөрөнгө хуваарлах гэдэг үйлдэл маань бас хийгдэх боломжтой болно. За тэгэхээр энэ бүгдийг хийхин тулд хүний нөөцийн мэрэгжилтэн маань хамгийн түрүүнд тухайн төлөөлөгчийн газрынхаа хэдэн хүн байгааг тэр хүнийг бүгдийг бүртгэх ажлыг хийнэ гэсэн. За тэгвэл одоо энэ байгууллагын энэ эрхэн дээрээ дахиад хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг эрхийг нэмээд өгч ярьшиг. За хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг эрхийг энэ дээр нэмээд өгөх юм бол ингэж юм бол хүний нөөцийн мэрэгжилтэн маань за ингээд нэмээд өгчих юм бол одоо энэ хүн маань дахиад хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг эрхтэйгээр ингээд нэлээд том эрх үхэн нэгтлэнгийн ажлыг хийх юм байна, нярвын ажлыг хийх юм байна, хүний нөөцийн мэрэгжилтнийг хийх юм байна. Энэ байгууллагын ажилтан гэдэг цахим ажлын байр нь болохоор эд хариуцагч болж орох боломжтой хүн одоо ажилтан болгон дээр байгууллагын ажилтан гэдэг цахим ажлын байр автоматар үүсдэг. За тэгээд салбарын админ гэдэг маань бол тохиргоо хийдэг эрх маань байгаамаа. За тэгвэл одоо ингээ хүний нөөцийн мэрэгжилтийн ингээд эрхийн нээгээд өгчихсөн бол системээс заавал гараад эргэж орох ёстой. За гараад эргэж орохын тулд эргээд Анкара нэвтэрлээ. За тэгэнгүүт нөгөө түрүүний цөөхөн байсан цэс маань олон болоод ороод ирсэн баг. За олон болоод ороод ирсэн хойно нь одоо нэг номерт дараагийн одоо хийх ажил маань бол админ энэ байгууллагын хувьд бол хүний нөөцийн мэрэгжилтнүүдэд бүрдэх ёстой. За тэгвэл хүний нөөцийн мэрэгжилтэн гэдгээр ороод
хүний нөөцийн бүртгэл гэдэг зэс байгаа. За хүний нөөцийн бүртгэл зэсэн дээр орохоор баруун дээд болонд бүртгэх, загвар татах гэсэн хоёр хэлбэр байна. За загвар татах маань бол Excel-с хүний нөөцийн мэдээллийг олон хүнтэй байгууллагын хувьд бол Excel-с татаж оруулаад оруулсны дараа мэдээллийг нь татаж оруулаад явдаг байна. За төлөөлөгчийн газар дээр бол харьцангуй цөөхөн хүмүүс байдаг учраас та бүхэн бол энэ загвараар татах гэхээсээ илүүтэйгээр бүртгэх гэж тавиад гараас бүртгэх гэдэг товчийг дараад энэ дээр тухайн хүнийхээ регистрийн дугаарыг оруулаад хураас татах гэдэг товчийг дарахад ингээд хэрэглэгчийн маань мэдээлэл хураас татагдаад байгаа. Тэгээ энэ дээр нь албан тушаал, ажлын байр, за энэ цалин урамшууллын мэдээлэл нууц байж магадгүй. Тийм учраас энэ мэдээлэл бол заавал биш байгаа. За имэйл утасны хаяг ингээд холбогдох мэдээллийг нэмээд ингээд бүртгэхэд одоо болно гэсэн үг. За тэгвэл би энэ дээр нэг хүн бүртгэжээ. За ингээд бүртгээд энэ хүн дээрээ ингээд имэйл хаягийг давхцуулж болохгүй. Энэ имэйл хаягийг давхцах юм бол буруудах учраас энэ дээр нь emit go segment гэдэг хүч. За тэгээ утасны дугаар. За тэгээ ажилтны ерөнхий англи нь үндсэн ажил тийм үү, гэрээт ажил тийм үү, үндсэн ажилтан гэдгээ сонгоно. Удирдах ажил тийм үү, захиргааны ажил тийм үү, төслийн ажил тийм үү. За удирдах ажилтан. За эрэгтэй эмэгтэй хүйсийг нь бичиж байгаа. За эмэгтэй. За тэгээ нууц үг гэдэг маань систем чааш дээр нэвтрээ бол ямар нууц үгээр орох юм бэ гэдэг нууц үг нь байж байгаа. За тэгэхээр энд дахиад систем нэвтрэх нууц үг гэд тэгээд бүртгэх гэдэг төвчийг дарнаа. За ингэнгүүт хүний нөөцийн ажилтан маань ингэж орж ирж байгаа. За юмыг яаж өгөх бас та бүхэн Excel-с мэдээлэл оруулмаар санагдах юм бол загвар Excel-ийн файл татах. Гэнгүүт энэ загвар хүний нөөц гэсэн темплейт гараад байна. За энэ темплейтэн дээр хүний нөөцийн ажилтныхаа мэдээллийг ингээ бүгдийн регистр ингээ албан тушаал бүх юм бичээд ингээ доош нь бичээд бүгдийг апплод хийгээд оруулж болно. За хэрвээ ингэж Excel-с апплод хийж оруулсан бол заавал одоо нөгөө хүний нөөцийн хүмүүсэдээ одоо тухайн одоо ингээд Excel-с орж ирсэн мэдээлэлүүд маань энэ хүснэгт ингээд жирэтл ороод ирнэ. Ороод ирэнгүүт нь заавал ардан засах гэдэг товчийг дарж энэ тухайн регистрийн дугаараар нь хураас татах гэдэг товчийг заавал дарж хурын холбоостой баталгаажуулж хэрэгтэй. Ингэсний дараагаар нөгөө хүний нөөцийн мэдээлэл маань одоо цахим ажлын байр хуваарлах, одоо тэгээд цахим ажлын байр хуваарлах, эд хөрөнгө хуваарлах энэ холбоосууд дээр хураас баталгаажсны дараа харагддаг учраас заавал хураас баталгаажуулах гэдэг төвчийг нь дарсан байх ёстой шүү. Тэрийг анхаараарай. Excel-с татаж оруулж байгаа тохиолдолд. За ингээд хүний нөөцийн мэдээлэл оруулчихна. За одоо хүний нөөцийн мэдээлэл оруулсан бол дараа нь цахим одоо байгууллагын админ эрх маань өөрөө тохиргоо гэдэг зэсэн дээр ороод салбарын байгууллага гэдэг дээр ороод системийн хэрэглэгч нэмэх гэдэг төвчийг дарахад энд хүний нөөцийн мэрэгчлэлтэн дотор нөгөө миний саяны нэмж өгсөн эрх маань энд ороод ирж байгаа. За тэгвэл галсан жамц гэдэг хүндээ эрх нээж өгөөг бол ингээд энэ хүн утасны дугаартайгаа энэ хүнд ямар ажил цахим юу нээж өгөх юм бэ гэдэг юм гарч ирнэ. За тэгвэл энэ хүн дээр би одоо няруу гэдэг ажлын байрыг нэмээд өгч. За няруу гэдэг ажилтан болох юм байна. За ингэнгүүт энэ хүн маань бол бас няруу гэдэг цахим ажлын байртай болоод ирчихнэ гэсэн үг. За Ctrl Shift R гэж товч дарч. За тэгэнгүүт одоо ер нь бол Ctrl Shift R гэдэг товч маань бол нэг hard reset буюу системийн гацаа дүгнэрийг арилгадаг бас шидтэй байгаа. За тэгээд ингээ хоёр хүн маань ингээ ороод ирж байна гэсэн үг. За одоо ингээд системийн хэрэглэгч хүмүүсийн хүний нөөцийн мэдээлэл оруулсан бол үүний дараагаар одоо ингээд хэрэглэгчээс ингээд яг энэ хүний нөөц талаас системийн хэрэглэгч нэмэх гээд байгууллагын даргыг бүртгэж хэрэгтэй. Дахиад системийн өмч хамгаалах байнгын зөвлөл гэдгээр ороод бас шинээр бүртгэх гэдэг товчийг дарж угаад ингээд өмч хамгаалах байнгын зөвлөлөө бүртгэж хэрэгтэй. Тоолгын комисс гэдгээр дараад одоо улсын өслөг тоолго зохион байгуулах комиссийн бүрэлдэхүүнээ бүртгэж хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл одоо жишээ болгоод тоолгын комиссийн томилж үзүүлээд тоолгын комисс гэдгээр орлоо шинээр бүртгэх гэдэг товчийг дарахад энэ дээр тоолгын комиссийн шийдвэрийн дугаар байх хэрэгтэй. За энэ шийдвэр маань бол одоо төлөөлөгчийн элчин сайдын маань өөрийн баталсан одоо элчин сайдын яамн дээр ажиллах тоолгын комиссийг томилсон шийдвэр гарсан байх хэрэгтэй. Тэр шийдвэрийн дугаар байгаа. Энэ шийдвэрийн нэр нь за тэгээд энэ дээр шийдвэрийн огноо. За энэ дээр бол
шийдвэр гаргаж байгаа байгууллага. За энд бол тооллого явуулах хугацаа баг. За энэ хугацааг бол одоо тухайн өдрөөс системийн идэвхтэй өдрөөс 7 сарын одоо 11 өдрийг хүртэлч гэдэг юм уу. Ингээд хугацааг нь яг нөгөө журмынхаа хүрээнд заагаад ингээ оруулах хэрэгтэй. 6 сарын 9-өөс 7 сарын 10 ингээд. За тэгээ файл оруулах гэдэг төвчин дээр дарангууд одоо энэ дээр нь шийдвэр гарсан файлынхаа PDF файлыг энд оруулж өгнө гэсэн үг. За ингээ open гэдэг төвчийг дараад за ингээд тоолгын комисс маань бүртгэгдчихнэ. За тоолгын комиссийн шийдвэр бүртгэгдсэний дараа хадгалах төвчийг дарахад хуучин системээс хөрөнгийн мэдээлэл баталгаажсан байх. Хуучин системээс татсан хөрөнгийн мэдээлэл баталгаажсан байх ёстой. За ер нь бол энэ алдааг засуулчих. Ер нь бол хуучин системээс мэдээлэл татаад баталгаажуулах үйлдэлийг хийцэн байгаа. Тэгтэл одоо энэ дээр бас нэг зүгшрээгүй нэг алдаа гарч байгаа шүү байна. За ингээ хадгалах товчийг дарахад бол тоолгын комиссийг бол томилох боломж нь бол бүрдэж ирэх юм аа. Энийг ширчин маргаас асуулчих байхаа гэж бодож байна. За эндээс гараад өөр нэг ихээр ороод үзүүлээд. За би ингээд бэлдсэн байгаа тооллого хийгээд бэлдсэн байгаа нэг ирэх байгаа. За энэгээр ороод үзүүлчихье. За одоо ингээд тоолгын комиссийг маань ингээд оронгууд одоо тоолгын комисс маань ингээд жилийн тооллого ийм даваа бол гэдэг ингээд юу тааж байгаа. За дотор нь ороод харах юм бол нөгөө томилсон шийдвэр мэдрүүд маань байж байгаа. За тэгээд гишүүн нэмэх гэдэг товчорон дарангууд тоолгын комиссийн дараа тоолгын комиссийн нарийн бичиг гэдэг ийм хүмүүсүүдийг бүртгэгдсэн эдгээр хүмүүсийг түрүүний мөн адилаар систем хэрэглэгчээ сонгох юу яах гэдэг байдлаар ингээд нэмээд бүртгэх боломжтой байгаа. За ингээд тоолгын комиссийн гишүүд маань бүртгэгдсэн бол одоо тоолгын комисс гэдгийн энэ дотор талд нь тоолгын комисс гэдэг ингээд ороход энэ дээр ганцхан нүдний зураг биш зөв гэсэн тэмдэг, устгах тэмдэг ингээд янз бүрийн тэмдэгнүүд байж байдаг. За тэдгэрийг одоо зөв гэдэг тэмдгийг дарах юм бол одоо тооллого идэвхтэй болоод батлагдсан гэсэн төлөвтэй болоод ороод ирдэг. Ингээд нэг тооллого батлагдаад идэвхтэй болцсон бол одоо энэ тооллого дууссаны дараа дараагийн тооллого идэвхчихээс биш энэ тооллого дуусаагүй байхад дараагийн тооллого бол зохион байгуулагдахгүй шүү. Тийм учраас та бүхэн энэ тооллогын комиссийг туршиж үзэж маягаар хийж болохгүй шүү. Заавал яг бодит кейс юмар нь үүсгээд бодит байдлаар нь цаашаа яваарэ гэж зөвлөх байна. За тооллого маань ингэж явна. За тооллогон дээр тооллогын комисс ингээд ороод ирсэн. За тооллогын комиссийн гишүүдийн нэг мэйл хаягаар орж үзүүлье. За тооллогын комиссийн нэг гишүүний мэйлийг хуулж аваад копи. За тооллогын комиссийн гишүүн маань мөн системд нэвтрэх хэрэгээрээ ингэж орно. За тэгээд нэвтрэн системд. За нэвтрээд оронгууд ингээд тооллогын комиссийн гишүүнд бол цөөхөнцөс орж ирж байгаа. За өөрөө бол өөр өмнө ямар нэгэн байгууллагын админ ч юм уу бүртгэгч ч юм уу ирэхгүй зүгээр ерөөсөө нэг ажилтнанд тоолго ирэх нээж өгсөн тохиолдолд ганцхан хөрөнгийн жагсаалт гэдэг зэсэл харагддаг. За тэгвэл хөрөнгийн жагсаалт гэсэн зэсэн дотор ороод дансны төрлөөр гэдгээр ороод барилга тавилга тоног тээврийн хэрэгслээр ингээд хөрөнгүүч нь тусдаа гарч байгаа. Эсвэл нийт хөрөнгө гэдэг дээр сонгоод орох юм бол нийт хөрөнгө төр байж байгаа. За тэгвэл энэ 78 хөрөнгөтэй байгууллагын хувьд тоолсон эсэх гэдгийг үгүй гэж сонгож угаад хайх тавчиг дарах юм бол тоолоогүй хөрөнгүүд доороо ийм зөв гэсэн тэмдэгтэй байж байгаа. Тэгвэл энэ тоолоогүй хөрөнгүүдийн мэдээллийг засах үйлдэлийг одоо ингээд төлөвийг нь тоолгын төлөвийг оруулж байгаа. За одоо тутуулсан гэдэг төлөв дээр сонгож угаад сонгох гэдэг холгаа далдсан юм уу, шамшигдуулсан юм уу, яг нөгөө маягтын асуулгын дагуу ингээд асуулгууд маань байж байгаа. За ингээд шүүхт хандсан гараас мэрэгжиж байгаа. За ингээд тайлбарыг нь бичээд зураг нэмээд холбогдох нотлох баримтын байдаг бол харуулад тим гэдэг төвчийг дарахад нэг хөрөнгө нь тоологдоод гарч авчиж байгаа. Тэгвэл дараагийнх нь хөрөнгө нь илүүдэлтэй ашигладгүй хөрөнгө байлаа гэж боддог. Тэгвэл илүүдэлтэй ашигладгүй бол данснаас асах гэж байгаа мөндрийн хөрөнгийг яах юм гэдэг нь данснаас асах юм аа. Данснаас асах гэж байгаа болаагтлах юм уу, дуудлагууд юм уу, устгах юм уу гэдэг нь сонгоно. Зааагтлах гэдгийг сонгох юм бол одооаагтал нь цаашаа яаж яах юм гэхээр шууд устгах юм аа. Эсвэл одоо засвар үйлдэлгээ хийснээр ашиглах боломжтой юм аа. Тэгээ холбогдох зураг хөрөнгийг оруулаад тим гэдэг төвчийг тарна. Эсвэл одоо ингээд илүүдэлтэй ашигладгүй одоо шилжүүлэх үн шинжилэн тогтоох гэсэн энэ сонголтуудаас ба хийж болно. За энэ илүүдэлтэй ашигладгүй гэдэг дээр бол ер нь бол энэ илүүдэлтэй ашигладгүй дээр сонгосон утгаас хамаарат одоо 2026 оны одоо 8 сарын 1-ээс хойш тухайн байгууллага дээр илүүдэлтэй ашигладгүй гэдэг
төлөвийг сонгож угаад хийсэн үйлдэлүүд дээр шийдвэр гаргах боломжтой болно. Цахим систем ашиглаад тухайн хөрөнгийг агтлах, шилжүүлэх, үн шинжилэн тогтоохондоо боломжууд маань бүрдэх учраас энэ тооллогон дээр бол яг төлөөлөгчийн газар дээр маань одоо агтлахаар ер нь агтлуулъя гэсэн бодолтой байгаа, хөрөнгө шилжүүлъя гэсэн бодолтой байгаа, үнийн шинжилүүлъя гэсэн бодолтой байгаа хөрөнгүүд байгаа бол тэр хөрөнгүүдийн заавал энэ төлөвөөр тоолж оруулж ирээд дараа нь цахим систем ашиглаад тухайн хөрөнгө агтлах, устгах, шилжүүлэх бүх үйлдэлийг бол хийх боломжтой. Дээрээс нь 2026 оны 1 сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төрлүүдээр данснаас асах, шилжүүлэх, үн шинжилэн тогтоох хэлбэрээр тухайн байгууллагын хөрөнгийг одоо хөдлөгсөн байх юм бол тэр хөдлөгсөн шийдвэр дотор орсон хөрөнгүүдийг бас энэ төлөвүүдээр тоолж оруулах ёстой. Ингэж оруулж ижиж тухайн шийдвэрийг системд нөхөж оруулах боломж маань бас дахиад бүрдэх юм аа. Энийг та бүхэн онцгой анхаараарай. Яг тухайн байгууллага дээр. За балансаас балансад гээд тэгээ энийг засвар үйлчилгээ хийсний дараа ашиглах боломжтой. Тэгээд тим гээд ингээд орно. За хэвийн гэсэн төлөвтэй хөрөнгүүдийг за маргаантай гэдэг төлөвтэй хөрөнгө байна. За маргаантай гэдэг төлөвтэй хөрөнгөдөр бол маргаан үүссэн шалтгаан, маргалдагч талын нэр, шүүхэд хандсан эсэх, санхүүгийн тайлан тэнцэл туссан эсэх, цааш давах арга хэмжээний санал, зураг холбогдох хэмээг нь оруулаад тим гэдэг төвчийг дарснаар маргаантай хөрөнгө тоологдно гэсэн. За хэвийн хөрөнгө бол ямар ч асуудал байхгүй. Бүх юм нь хэвийн өнгө үзмжин сайн ашиглах боломжтой ийм хөрөнгүүд байх юм бол эдгээр хөрөнгийг бол хэвийнгээ тоолчих хэрэгтэй. Хэвийн хөрөнгөн дээр бол ямар нэгэн зураг хөрөг бол асуухгүй байгаа. За ингээд хөрөнгүүдийг явж байгаа. За энэ дээр тоолгын комиссийн гишүүн маань бол уул нь хөрөнгийн мэдээллийг газар дээр нь засах боломжтой гэдэг журман дээр үг байгаа. Тэр журмын дагуу энэний дээр уул нь үзэгний зураг байх ёстой гэсэн тэр төвч маань алга болсон байна. За энийг засуулах ажлыг нь ширч нэмар хийлгүүлчихнэ. Тэгэхээр энийг явц дунд нь засаад өгөө. Засвар үйлдэл хийдэг боломж нь бас байгаа. Ер нь тэр засварыг заавал тоолгын комиссийн гишүүн гэхгүйгээр бас бүртгэгч хэрэгтэй буюу нэгтлэнгийн эрхэн дээр бүх мэдээлэлээ засах боломжтой ийм байдлаар байгаа бас. За засах гэдэг төвчийг даръя. За хэвийн гэдэг төвчийг даръя. Тийм. За энэ нүдний зурган дээр дарах юм бол доторх мэдээллүүд нь бол ингээ харагдаж байгаа гэсэн. За энэ дээр одоо ингээд хөрөнгийн мэдээлэл хуучин системээс татагдсан мэдээллүүд нь бол энд байж байна. Хөрөнгийн ерөнхий мэдээлэл нь энд байж байна. Фото зураг нь энд байж байна гэсэн. За фото зурган дээр хүний зураг оруулаад жоохон эвгүй юм харагдаж байгаа шиг байна. За тэгээд зөвлөгөөний сандал гэдэг хэсэг байна. За зөвлөгөөний сандал гэдэг хэсэг дээр одоо ингээд орж ирлээ. За энд хөрөнгийн мэдээлэл хэвийн гэдгийг сонгочих тийм. За ингээд бүх хөрөнгө энэ хүн тоолд дууссан бол өөрийнхөө тоолд дууссан нэг хөрөнгийг үлдээч. Энийг байгуулгын тоолгын комиссийн даргад үлдээч. За өөрийнхөө үр дүнг тоолоод дууссан. Би одоо ингээд энэ тоолгын комиссийн гишүүн болцсонгүй бол тооллого гэдэг зэсээр ороод энэ нүдэн дээр очиад дарах юм бол өөрийнхөө тоолсон хөрөнгийг баталгаажуулах гэдэг үйлдэлийг энд хийдэг юм аа. За одоо энд нь харах юм бол одоо нэг хуудсанд харагдах илэрцийн тоог 100 гэд үзэх юм бол одоо 77 хөрөнгө маань нэг хуудсанд харагдсан. За Мөнхбаатар гэдэг энэ бүх хөрөнгийг бол ингээд нийтээ 77 хөрөнгө тоолоод гаргаад ирсэн байна гэдэг ийм үйлдэл гарч иж байгаа. За комиссийн мэдээллийг харуул энэ дээр дарж уулна. За бүртгэлгүй хөрөнгийн тооллого бүртгэх гэдэг нь юмгийн айлмтгүй хөрөнгө тоолоо явж байгаа чинь бүртгэлгүй хөрөнгө тааруулах юм бол бүртгэлгүй хөрөнгө гэдэг дээр дараад энэ бүртгэлгүй хөрөнгийн нэр, хэмжих нэгж, ашиглалтанд орсогно, нэг бүрийн үн ингээд холбогдох мэдээллүүдийг зураг хөргийг нь оруулаад тим гэдэг төвчийг дарснаар бүртгэлгүй хөрөнгийг бүртгэнэ гэсэн үг. За ингээд бүртгэлсэн. За ингээд нэлээд хөрөнгө тоолоод дууссан бол тоолгын комиссийн гишүүн за миний хийх ажил болчлоо гэж үзэж байгаа бол баталгаажуулах төвчийг дарна. За баталгаажуулах төвчийг дарахад ингээд 77 хөрөнгө тоолоод баталгаажлаа гэд энэ хүний хувьд бол тоолгын ажил дуусчих байгаа гэсэн. За ингээд баталгаажуулсан бол одоо тоолгын комиссийн дарга гэдэг хүн маань одоо захим ажлын байранд орно. За захим тоолгын комиссийн даргыг админ эрэхтэй даваа болынхаа ирэхээр сонгоод өгсөн байгаа учраас энүүгээр ороод үзчихье. Нэвтрэх гэдээ орлоо. За одоо даваа болын эрх маань бол байгуулгын админ эрх, бүртгэгч эрх, зүсэн зүйлийн эрхтэй учраас цэс нь бол айгүй олон байна. За тэгвэл хөрөнгийн жагсаалт гэдгээр ороод дансны төрлөөр ороод нийт хөрөнгө гэдэг дээр орох юм бол одоо тоолсон эсэх үгүй гэдэг нь автоматар сонгогдож байгаа учраас ганц хөрөнгө маань хараад ирж байгаа. Хэрвээ энийг цэвэрлэх гэдэг төвчийг дарах юм бол бүх хөрөнгө маань гараад ирнэ. За тэгвэл тоолсон эсхийг үгүй гэдгээд байгаад хайх төвчөд арчаа. За тэгвэл ганц хөрөнгө маань гараад ирж байгаа. За ганц хөрөнгийнхээ мэдээллийг тоолоод оруулчих энд. За энэ дээр ороод тоолох гэдэг товч маань энд байж байгаа. За энэ дээр тухайн хөрөнгийг хэвийнгээ тоолчих. Тийм.
За ингээд бүх хөрөнгөө тоолоод үр дүнг нь оруулж болж байна. За тэгвэл энэ даваа балын эрх маань өөрөө бүртгэгч эрх учраас энэ ардаа үзэгний зурагтай байна. За энэ үзэгний зурган дээр нь орох юм бол ингээд сайхан салбараар нь ингээд хөрөнгийн мэдээллүүдийн засах боломжтой ингээд үзэгнүүд нь байж байгаа. Эндээс нь дутуу мэдээллийг оруулаарай гэсэн. За төлөөлөгчийн газруудын хөрөнгийн бүртгэлийг сая шинэ систем рүү оруулахад нэг дутуу тооцож хийсэн юм бол хөрөнгийн ашиглах хугацаа гэдэг юм бодит биш. Би зүгээр тогтмол тоогоор заагаад одоо жишээ нь барилгыг бол 40 жил ашигланаа, нийтийн эзэмшлийн байгууламжийг 21 жил ашигланаа, одоо тавилга төгслийг бол 10 жил ашигланаа, тоног төхөөрөмжийг 5 жил ашигланаа гэдэг ингээд тогтмол тоогоор бүгдийг оруулаад өгчихсөн байгаа. За тэгэхээр энийг та бүхэн яг одоо төлөөлөгчийн газар дээрээс очоод яг холбогдох санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл гэдэг санхүүгийн програмаас үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл гэдэг жагсаалтыг нэгтлангаас нь хэвлүүлж авч угаад тэрнтэй тулгаж ашиглах хугацаануудын зөв болгож оруулахгүй бол гадаад харилцааны яамнаас ирсэн задгаа материал дотор ашиглалтын хугацаа байгаагүйгээс болоод одоо энэ дээр бол ашиглалтын хугацааны учир дутагдалд орцсон шүү. Тэрийг та бүхэн бас газар дээр нь явж байгаа хүмүүс маань бас хөрөнгийн бүртгэл төсвөрөөр нь ороод засчих хэрэгтэй гэж хэлэх байна. За тэгээд офисын тоног төхөөрөмж юм уу гэж байж байгаа. За барилга байгууламж тээврийн хэрэгсэл гэдэг дээр бол нэлээд өргөн хүрээний мэдээлэл орж ирдэг, нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүд байгаа. Тэр мэдээллүүдийг бөглөхтэй бол яг холбогдох асуулгын дагуу гараас бөглөхөөс биш хур системээс мэдээлэл татагдана гэдэг ойлголт байхгүй. Энэ өөрөө гадаадд байгаа барилга байгууламж, гадаадд байгаа одоо газар учраас манай төрийн одоо газрын харилцаа геодит зураг зүйн газрын цахим систем автоврын цахим системүүд дээр бол байхгүй учраас тэрийг бол бүгдийг одоо гараас бөглөхөөс өөр сонголт байхгүй. Хамгийн үнэнд ойрхон хамгийн бодиттой байдлын мэдээлэлээр бол барилга байгууламж тээврийн хэрэгслийн мэдээллийг бол оруулах хэрэгтэй болно гэсэн. За ингээд тоолгын ажил хийн. За машин тоног төхөөрөмж ороод засах гэдэг товчон дээр дарах юм бол засвар хийх боломжтой. За ингээд мэдээллүүд маань ингээд татагдаад ороод ирсэн байгаа. За тэгвэл одоо ингээд тоолгоо хийгээд дуусчихсан бол тоолгынхаа маягтыг хэвлэх гэдэг нэг асуудал байна. За маягт хэвлэх гэдэг дээр нь бол баруун дээд болонд маяг татах гэдэг файл байгаа. За энэ дээр маяг татах гэдэг товчийг дарах юм бол Excel-ээр татах юм уу, PDF-ээр татах юм уу гэдэг нь байгаа. За Excel-ээр татах бол ер нь бол бид нар Excel-ээр татахгүй PDF-ээр татъя гэдэг зарчим дээр бол журмалсан байгаа. За тэгвэл Excel-ээр татах гэдэг дээр дараад үзэх юм бол Excel-ийн файлын автоматар татгаж байгаа. За Excel-ийн файл маань бол нэг жоохон болох нэг засвар муутай, нэг жоохон ийм замбраагүй байдалтай ингэж гарч ирж байгаа. За тэгвэл энийгээс гарчээ. За тэгвэл нөгөө саяны програм дээр ороод маягт татах PDF-ээр гэж байгаа. За PDF-ээр татангууд бас л ингээд equipment ингээд татагдаад ороод үзэнгүүт маягт маань бол ийм яг хэвлэх форматанд нь засчихсан, яг хаана ямар утгууд авах уу гэдгийг тодорхойлоо биччихсэн ингээ байж байгаа. За энэ маягтын доод талд нэг тоолгын комисс дээр бол дарга захирлан дарна, өмч хамгаалахын зөвлөлийн дарга зурна, тоолгын комиссийн дарга зурна, нэгтлэн зурна, ярав зурна гэдэг ингээд хүмүүсүүдийн гарын үсэг зурх юмнууд нь байж байгаа. Энэ мэдээлэл цахим ажлын байраараа энэ хүмүүсийг бүртгэж өгч үжээж энэ мэдээллүүд чинь аль бие усрын энд хэвлэгдэх үз гарах юм байгаа шүү. Тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд цахим ажлын байраа бүртгээд энэ хүмүүс албан тушаалаар мэдээллийг оруулах хэрэгтэй. За энэ хүснэгтэн дээр нэг дутуу гарч байгаа юм бол энэ ангиллын код товчуулсан байдлаар гарах хэрэгтэй байтал энэ тайлбар хэлбэрээр гараад нэг хүснэгт маань нэлээд өргөн болж харагдаад байгаа шүү. Энийг засах асуудлыг нь та бүхнийг хэвлэхээс өмнө засуулчих байхаа. Энийг ширчин юм засуулнаа. За ингээд PDF файлаа бол ингээд татаад оруулчихна. За тэндээс хөрөнгийн тооллого дээр ингэчихнэ. За тэгээд одоо машин тоног төхөөрөмжөө тоолцсон, тоолцсон. Одоо хэдүүлээ QR код үүсгэх гэдэг төвчлөр байгаа. За баруун дээд болонд QR код үүсгэх гэдэг төвчлөр дээр дарах юм бол одоо хөрөнгийн QR код үүсгэх гэдэг юм болж байгаа. За үүсгэх гэдэг төвчийг дарахад автоматар шууд 16 хөрөнгөн дээр QR код үүслэе гэдэг гараад ирсэн. За QR кодыг хэвлж наах болох юм бол энэ арт талд нь одоо энэ урд нь үүсгэсэн байсан учраас ингээд хэвлэх юмнууд нь хэвлсэн хэсэг гэдэг нь тийм гэж орчиж байгаа. За энэ хэвлэх гэдэг төвчөн дээр дарах юм бол ийм QR код өөрөө хэвлэгдэхээр гарч ирнэ. Print гэдэг төвчийг дарж болно. Эсвэл энэ QR кодыг одоо ингээд snip гэдэг командаар одоо snip гэдэг
ийм одоо юм хэрчдэг командаар new гэдэг төвчийг дарж угаад за тэгээд энэ дээр ингэж хэрчээд энийг одоо A4-ийн Word дээр A4-ийн цаас нээж угаад энийг ингэж өрж тавьж угаад тэгээ хар цагаан принтерээр хэвлжгээд хайчаар хяргаад тэгээ хөрөнгө болгон дээр наагаа явсан ч бас болно. За энийг одоо яахыгаа бол та бүхэн тухайн нөхцөл байдалтай яаж шийдэж болохоор энэ тэрийг өөрсдөө шийдвэрлээ явах нь зүйтэй. За ингээд QR кодоо үүсгээд хэвлээд наачхнаа гэсэн. За энэ маягаар одоо тавилга төшлөгээл ороход мөн тавилга төшөл дээр QR код ингээд үүсгэх гэдэг төвчөө дараад хэвлээд наачна гэсэн. За ингээд маягтай эндээс хэвлээд авна QR кодоо эндээс үүсгээд авах нь байна шүү. За дараа нь эргэлтийн хөрөнгө тоолох боллоо гэж үзье. За эргэлтийн хөрөнгө тоолоод явж ясан чинь эргэлтийн хөрөнгө дотор одоо бүртгэх шаардлагатай хөрөнгө гараад ирэх юм бол эргэлтийн шин чанартай хөрөнгө бүртгэх шаардлагатай хөрөнгө бүртгэх гэдэг төвчийг дараад энэ дээр нь эргэлтийн хөрөнгийн жагсаалт эргэлтийн хөрөнгө. За хөрөнгө бүртгэх гэдэг төвчийг дарахад шууд дансны төрөл сонгоод тэгээд дансны төрлөө сонгоод хөрөнгөө бүрдгээд явдаг ийм зохион байгуулалт байсан. Бас энэ жижигхэн өөрчлөлт гарчихсан байна. Энийг засуулах юм байна. За эдгээр үзэгчийн бүртгэлийг үүсгэх гэж юм байна. За эдгээр үзэгчийн бүртгэлийг үүсгэхэд тухайн байгууллага хэдэн одоо ажилтан тавья гэдэг эдгээр үзэгчүүд нь бүгд ингээд харагдж байгаа. За тэгвэл энэ тухайн байгууллага дээр одоо энэ хүн дээр 75 хөрөнгө, энэ хүн дээр 3 хөрөнгө хуваарлагдчихсан байна гэдэг нь харагдж байгаа гэсэн. За ер нь бол эд хариуцагчийг үүсгэх гэдэг товчлуур бол байдаг. За тэр үүсгэх гэдэг товчлуур бол эхлээд хөрөнгийг нярвт хуваарлах хэрэгтэй. Нярв дараа нь ажилтнанд хуваарлах гэдэг үйлдэлийг бол хийгээ явах хэрэгтэй байнамаа. За тэгвэл одоо энэ дээр ингээд за энэ нярвын эрэхтэй хүн биш болчиход баг шиг байна да тий. Тохиргоо гэдэг зэсээр ороод нярв гэсэн эрэхтэй хүнийг үндсэн байгууллагаар ороод даваа бал гэдэг хүн маань бүртгэгч ажилтан юу гэсэн эрэхтэй байна тий. За эд хариуцагчид хөрөнгө хуваарлахад заавал нярвын цахим ажлын байран дээрээс үүсгэх шаардлагатай болдог. За тэгвэл энэ дээр одоо энэ эд хариуцагчид энэ хүндээ бол нярв гэдэг цахим ажлын байрыг нэмээд өгч. Нярв гэдэг байрыг нэмлээ. За 1 2 3 гээд тэгээд хадгалах төвчийг дарч. За ингээд нярв эрэхтэй боллоо. За Ctrl Shift R төвч дараад нэг reset хийчихье. Хийсний дараа одоо хөрөнгийн жагсаалт гэдэг рүүгээ ороод эд хариуцагчийг бүртгэл гэдгээр ороход баруун дээд болонд нь хөрөнгө үүсгэх гэдэг төвчлөр байх хэрэгтэй. За дахиад ороодох. За харагдахгүй бол системээс гараад эргээд орчоорой. Эд хариуцагчийн бүртгэл. За эд хариуцагчийн жагсаалт үүсгэх гэдэг төвчлөр маань ингээ нярв дээр байждаг. За тэгвэл энэ дээр оронгууд нэг нярвт бүх хөрөнгийг хуваарлах уу, бүх нярвт тэнцүү хуваарлах уу, хөрөнгийн төлөөр хуваарлах уу гэдгээр ингээд яана. За ер нь төлөөлөгчийн газрын хөрөнгүүд маань бол өсөр цөөхөн хөрөнгөтэй тухайн байгууллага маань өөрөө нэг нярвтай байгуулжаас нэг нярвт хуваарлах гэдэг сонголтыг хийгээд тухайн нярваа энд сонгож өгөөд тэгээд одоо хуваарлах гэдэг төвчийг дарчихна. За энэ байгууллагуудын хувьд бол тестийн маань хувьд бол хөрөнгийн аль хэдийн хуваарлцсан байгаа учраас энэ дээр бол үүсгэх боломжгүй байна. За одоо хуваарлцсан байгаа хөрөнгөнөөс энэ хүн дээр байгаа хөрөнгийг нүдний зурган дээр нь дарж угаад одоо энэ нярв гэж үзэхэд энэ хүн нярв маань одоо энэ 75 хөрөнгөнөөсөө одоо шилжүүлэх гэдэг товчийг дарахад одоо энэ шилжүүлэх товчон дээр ингээд энэ хөрөнгүүдийг одоо хэн шилжүүлэх юм бэ гэдэг нь ажилтан сонгох гэдэг. Энэ ажилтан сонгох гэдэг дээр гарч ирж байгаа мэдээллүүд маань нөгөө хүний нөөцийн ажилтны оруулж өгсөн мэдээлэл энд харагдаж байгаа. Хүний нөөцийн мэдээлэл маань идэхгүй буюу хур системээс мэдээлэл нь татагдаагүй бол ингэж мэдээллүүд нь орж ирэхгүй байгаа. Тэгэхээр энийг бас их зөв сонгож өгөх ёстой шүү гэж хэлэх байна. За Мөнхбаатар гэдэг хүн дээр сонгоё. За тэгээд шилжүүлэх гэдэг товчийг дарахад энэ хүн рүү амжилттай хөрөнгө шилжлээ гэдэг. За ингээд явж байгаа. За энэгээр тэгээд эд хариуцагчийн карт хэвлэх, барих, батлах ингээд холбогдох юмнууд нь байж байгаа. За мөн тухайн хүний хувийн хөрөнгийг бүртгэж болж байна. Дансны гадуур бүртгэлтэй хөрөнгийг бүртгэж болж байна. Эргэлтийнх нь хөрөнгө дансанд байдаг одоо арзайтай тооны машин уртасгагч, ус буцалгагч холбогдох юмнуудыг бүртгэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Эргэлтийн бус хөрөнгө гэдэг маань бол одоо яг балансан дээр байгаа үндсэн хөрөнгийн шинжтэй хөрөнгүүд. За энэ хувийн гэдэг нь бол тэр хүний гэрээсээ болон
хэн нэгэн найз нөхдөсөө бэлгэнд авсан хувийн шин чанартай үндсэн хөрөнгөд бол тэрийг бүртгэж явуулж байна. Дасны гадуур бүртгэлтэй хөрөнгө байвал тэрийг бүртгэж болж байна. Эргэлтийн хөрөнгө байвал эргэлтийг бүртгэж болж байна гэсэн үг. За энэ эдгээр үзэгчийн карт гэдэг дээр дарах юм бол тухайн хүн дээр хуваарлагдсан эдгээр үзэгчийн картын мэдээллүүд маань энд харагдаж байгаа. За ийм маягаар ингээд эдгээр үзэгчийн мэдээллийг бол хуваарлах боломжтой. За дараагийнх нь нэг асуудал бол хөрөнгийн жагсаалт гэдгээр ороод одоо тооллого эргэлтийн хөрөнгөний дээр үзэгч гэдэг ингээд энэгээр болцсон. За салбарт хөрөнгө хуваарлах гэдэг бол тухайн байгууллага маань өөрөө төлөөлөгчийн газрууд маань өөрсдөө салбар учраас энэ салбарт хөрөнгө хуваарлах энэ түүхчлсэн мэдээлэл эдгээр юмнууд бол нэг чухал биш ээ. Энэ бол өөр байгууллага учраас энэ мэдээллүүд нь харагдаад байгаа шиг байна. За тэгээд одоо дараагийнх нь нэг юм бол бусдаас байр талбай түрээсэлдэг бол одоо сул байр талбай байдаг бол одоо энэ түрээс гэдэг зэсээр ороод бусдад ашиглуулсан хөрөнгө, бусдаас ашиглаж буй хөрөнгө, сул талбай, сул байгаа ашигладаггүй байгаа хөрөнгө гэдэг энэ байдлаар хөрөнгүүдийг тоолноо. За түрээстэй байгаа бол энэ бүртгэл нэмэх гэдгээр ороод бусдад ашиглуулсан хөрөнгөний мэдээлэл түрээс болон үнэгүй төлбөрөг ашиглуулсан хөрөнгөний мэдээллийг энд оруулна. Төлөөлөгчийн газруудад ийм юм бараг байхгүй баг. За бусдаас ашиглаж буй хөрөнгө гэдэг дээр бол одоо хувь хүний имийг одоо хувь хүн хуулийн этгээд эсвэл гадаадын өөр нэг байгууллагын хөрөнгийг ашигладаг байх юм бол энэ бүртгэл нэмэх гээд бусдаас ийм имийг ашигладаг юм байна. Тэд өөрөө байр ингэж ашигладаг юм байна гэд өөрийн байргүй одоо төлөөлөгчийн газрууд байгаа бол тэр байгууллагууд маань бол бусдаас төрүүлсэн хөрөнгийг бүртгэх гэдэг дээр мэдээлэл оруулж ирнэ гэсэн үг. За сул ашигладаггүй байгаа барилга гэдэг нь за үнэхээр одоо төлөөлөгчийн газар дээр огт ашиглахгүй байгаа нэг ийм барилга байгаад энийг ингээ тгий гэдэг асуудал гардаг бол энэ ашиглахгүй байгаа гэдэг дээр орж ирж болно. Сул ашиглахгүй байгаа газар байвал бас газрын бүртгэл дээр энийг нь оруулж ирэх боломжтой гэсэн үг. За ингээд энэ сул бүртгэлгүй байгаа хөрөнгүүдийн мэдээллийг бол эндээс оруулаа явуулнаа гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь одоо ингээд тохиргоо гэдэг зэсээр одоо бид нар ингээд одоо орохороо одоо ингээд энэ буцаа төлөөлөгчийн газрынхаа хөрөнгө рүү ороод үзье. Энэ бол нөгөө нэг өөр байгууллага байсан учраас юу байгаад байгаа шиг байна. За ингээ анкара руу эргээд оръё. За тохиргоо гэдэг зэсээр ороод одоо тоолгын комисс юу яаж байгаа. За ингээд одоо салбар байгууллага гэдэг энэ дотор ингээд байгуулгын админ эрх маань өөрөө одоо чинь миний нэр дээр үүсгэж байгаа. Энэ админ эрх одоо яг тухайн одоо төлөөлөгчийн газар өөрсдийнхээ нэр дээр ингээ үүсгэсэн байгаа тохиолдолд бол тухайн төлөөлөгчийн газар руугаа шилжүүлэн бүртгэхдээ бол баярмаа мэрэгчлэнгийн эрхэн дээрээс буюу гадаад харилцааны яам хариуцсан админ эрхэн дээрээс одоо энэ эрхийг Мөнхбаатар биш өөр хүний нэрийг болгож өөрчлөх боломжтой байдаг. За тэрийг өөрчлөхийн тулд за баярмаа мэрэгчлэлтний эрхэн дээр ороод одоо энэ Анкара гэдэг байгууллага маань энд байж байна. Засах гэдэг төвчийг дарахад энд регистрийн дугаарыг яг жинхэнэ төлөөлөгчийн газрынх нь админ эрхийг хэн хариуцаж хаашид явах юм бэ? Тэр хүнийх нь регистрийн дугаарыг оруулаад хураас татаад мэйл холбогдох юмыг шинжилж өгöd хадгалах төвчийг дарахад төлөөлөгчийн газрын админ эрх маань солигдох ийм боломжтой. Тэгэхээр энэ дээр одоо ийм эрхийг солиулж өгөх барих янз бүрийн ажил байвал баярмаад мэрэгчлэнтэй холбогдох хэрэгтэй гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол төлөөлөгчийн газар дээр хөрөнгө тоолж хэвлэх одоо энэ юмнууд бол бараг болчлоо доо. Ер нь бол тулгалтын файлтайгаа тулгаж үзээд холбогдох мэдээлэл юмнууд байвал тэрийг нь засах үйлдэл юу яагаад ингэ явчихнаа гэсэн. За